За сайн байцгаана. Өнөөдөр би та бүхэндээ Хураангуй теолог төслийн 16 дугаар хичээл буюу Бурхны бүтээлийн талаарх теологийн доктрины 3 дугаар хичээлийг үзье. За энэ хичээлийн сэдэв бол хүний мөн чанар буюу бүтцийн талаар бид үзэх байгаа. Өөрөөр хэлбэл хүний мөн чанар гэдгээр бид хүний зан чанарын тухай биш, харин хүнийг юу бүрдүүлж байгаа тухай Библиэс харах болно. За хүний биеийг харах юм бол хүн хоёр төрлийн хэсгээс бүрдэж байгаа. Нэг нь гарт баригдаж нүдэнд харагдах бит материал байгаа. Нөгөөх нь гарт баригдахгүй, нүдэнд харагдахгүй бит бус материал гэсэн байна. За харин Бурхан ба Тэнгэр элчийг бид харах юм бол нүдэнд үл харагдах, гарт үл баригдах энгийн нэг л материалаас бүрдсэн бол хүний хувьд бол бит ба бит бус гэсэн илүү төвөгтэй бүтцээр бүтээгдснээрээ бид Тэнгэр элч ба Бурханаас бол ялгаатай. За хүн бол зөвхөн махан бие биш гэдгийг бид бас ойлгох ёстой. Хэрэв бид тэгж үзэх юм бол хүн нас бараад махан бие нь байхгүй болохоор хүн бол замхарч алгуудна гэж бид бол бодож болох боловч хүн бол зөвхөн махан бие биш. Махан бие өгөх боловч хүний сүнс сэтгэл үрд мөхөд оршин байдаг гэдгийг бид Библиэс харж байна. За хүн мэдээж сүнс хэлбрээр ч юм уу мөнхөд оршин байх ч гэсэн хүн өөрийнхөө биегүүгээр дахин амьд байх боломжгүй. За би нэг дахин тайлбарлая. Хүн энэ дэлхий дээр байхдаа махан биетэй байхдаа л хүн байгаа. Тэрнээсээ сүнс хэлбрээр байхдаа бол тэр бол хүн биш, зөвхөн сүнс хэлбэрт байгаа. Хүн дахин амьлах үедээ дахин бие махбодтой болох үедээ хүн эргээд хүн болж байгаа. Өөрөөр хэлбэл хүн газар дэлхий дээр амьдарч байхдаа хүн байна. Тэгээд эргэж амьлахдаа эргээд хүн болно. Тэгээд өөхөх ба эргэж амьлах хоёрын завсар, тэрний завсрын үе байгаа ш. Тэр завсрын үе дээр хүн болвол сүнс хэлбрээр зарим Библийн багш нар бол тийм унтаа хэлбрээр байдаг юмаа гэж хэлдэг. Тэгээд Есүс Христийг эргэж ирэх үед бүх сүнсүүд өгсөн байсан хүний сүнс эргэж биетэй болон тухайн үед амьд байсан хүн цоош нь юр бусын биетэй болох үед тэр хүн бол эргээд юр бусын тэр амьдралаар Бурхантай үрд мөхөд амьдрах тэр биеийг олж авнаа гэж. Тэгэхээр хүнийг биенээс нь салгаж юусоо ойлгож болохгүй гэсэн. Сүнс хэлбэртэй байсан ч гэсэн тэр бол биегүүл байх юм бол тэр бол нас урцсан хүн, тэр бол зөв сүнс гэж ойлгож болно. Хэрэгээд амьдлах үед Есүс Христ ирэх үед Библийн дагуу амьдлах үед тэр хүн бол эргээд махан бие ба сүнс хоёр нийлэх үед эргээд хүн болж байгаа. Тэгэхээр бид диваажин ч гэсэн махан биетэйгээ амьдардаг хүн гэсэн. Тэгэхээр бид энэ талаар энэ хичээлээс бид нэлээд дэлгэрэнгүй үзэх болно. За Библийн ишлэлүүдийг би уншиж өгье дэлгэцийн хажуу талд гарна. Эхлэл 2 дугаар бүлгийн 7 дугаар ишлэл, Номлогчийн үгс намын 12-ын 7, Матай номын 10 дугаар бүлгийн 28, Луг 1 дугаар бүлгийн 46-аас 47, 1 дугаар Коринт номын 15 дугаар бүлэг, 2 дугаар Коринт номын 5 дугаар бүлгийн 1-ээс 9, 1 дугаар Тесалоникийн 5-ын 23. За ер нь хүн гэж яг юу юм бэ гэдэг асуултыг бид асуух үед нэгэн Библийн багш бол маш ойлгомжтойгоор хэлсэн. Тэр юу гэсэн бэхээр хүн бол маханд оршдог оюун ухаантай сүнс юм гэсэн. Тэгэхээр хүн бол эцсийн дүндээ бол 3 бүтцтэй махан бие байна, сүнс байна, сэтгэл байна гэдэг энэ зүйлийг бол хэлж байгаа. За 2 дугаар Коринтын 5 дугаар бүлгийн 1-ээс 9-ыг би уншия. Энэ дээр ингэж хэлсэн. Учир нь газар дах гэр болох майхан маань гэж биеэ хэлж байгаа. Майхан маань нурах аваас бидэнд гараар баригдаагүй тэнгэрт мөнхөд байх Бурхны барилга буйг бид мэддэг гэж. Тэгэхээр энд нэг газар дээрх энэ биеийг бол майхантай зөөрлсөн болов Бурхантай мөнхөд байх тэр юр бусын биеийг бол барилгатай зөөрлсөн. Өөрөөр хэлбэл бид майханд өвөлзөнгөө амьдрах уу эсвэл байшин барилгад өвөлзөнгөө амьдрах уу гэвэл хүн илүү тогтвортой, суйртай, цас бороо, цахилгаан, үер бороо юу ч болсон гэсэн тогтвортой байдаг байрыг бид сонгоно шүү дээ. Тэрнээс төв зүрийн нилон тэр майхан дотор бид бол амьдрахгүй. За тэгээд цааш нь уншия. Тэнгэрийн орон гэрээ өмсөхийг хүсэмжлэн энд бид гасалцгаадаг. Бид хувцалсан байх аваас нүцгнээр олдохгүй. Өөрөөр хэлбэл нүцгнээр гэдэг нь сүнсээ хэлж байгаа.
биегүү сүнс бол нүцгэн гэж бодвол хэлж байгаа. Учир нь бид майхандаа байхдаа дарамтлагдан гасалдаг. Учир нь үхдэг нь амиар залгигдахын тулд бид тайлахыг бус өмсөхийг хүсдэг юм а. Идүүгээ биднийг чухам энэхүү зүйлд бэлдсэн нь бидэнд сүнсийг барьцаанд өгсөн бурхан юм. Өөрөөр хэлбэл бурханы сүнс биднийг батлан даагч мэт үзэхдээ бидэнд ямар найдвар төрүүлж байгааг үгээр ирээдүйд чи бурхантай хамт үрд байх болно гэдэг баталгааг өгж байгаа. Тэгэхээр үүнийг бол нөгөө барьцаа гэж бас хэрж байгаа нь юу гэхээр одоо шүү нэг хүн дээгүүрээс ч юм уу захаас ч юм уу хувь хүнээс ч юм уу худалдаа авалт хийхдээ одоо бүх мөнгийг нөхгүй урьдчил барьцааг нөгөөд за би танд одоо тэдэн үе нүгийг би хэдэн цагийн дараа буцаж ирээд үлдсэн мөнгө төлөөд энэ бараагаа авъя гэдэгтэй адилхан ариун сүнсийг итгэгчдийн дотор бурхан тавихтаа би чамайг өөрийн өмч болгосон шүү. Үүний барьцаа болгож ариун сүнсийг чиний дотор оруулсан шүү гэдэг зүйлийг энэ дээр хэлдэг. Тэгээд та цааш нь унших бол ер нь хүний бие махбод энэ дэлхий дээр одоо төр зүг одоо сүнстэйгээ байгаад нэг хэсэг сүнсээс салаад өөрөөр хэлбэл бие сүнсээр салах процессыг бол үхэл гэж бид ойлгож байна. Тэгээ үхлийн дараа амьлах үед бид тэр нь өмнөх биенээсээ илүү цовж авахлантай илүү тийм ээ одоо өв тэгш тэр одоо ерөөсийн биеийг хүлээж авна гэдэг энэ ойлголтыг Библиэлд хэлсэн байна. За 2 дугаар Коринтын 5 дугаар бүлгийн 1-9-ийг бид бол сая уншсан. Тэн дээр газар дээрх майхан гэдгийг бид одоогийн байгаа биеийг ярьж байгаа. Харин Тэнгэрийн орон гэр гэж хэлж байгаа нь болохоор бидний ирээдүйд одоо амьлах үед бидэнд ирэх шинэ биеийн тухай ярьж байгаа. За нүцгнээр олдох гэж нөгөө биегүү сүнсний талаар бол энэ дээр өгүүлсэн гэдгийг би тайлбарласан. За эхлэл 2 дугаар бүлгийн 7 дугаар ишлэгийг уншийе. За энэ дээр хүнийг бүтээхэд ямар процесс болсон бэ гэдэг зүйлийг бол хэлсэн байна. Эзэн бурхан газрын шорооноос хүнийг урлаад амин амьсгалыг хамраар нүлээж оруулахад хүн амьд биет болж ирсэн. Өөрөөр хэлбэл эхний материал бол газар шорооноос хүнийг бий болгоод дээрээс нь хүний хамраар амин амьсгалыг нь үлээж оруулахад хүн амьд оршихуй амьд биет болсон гэдэг зүйлийг бол хэлж байгаа. Номлогчийн үгс номын 12 дугаар бүлгийн 7 дугаар ишлэлдэр тэгээд тоос нь урд байсан газар шороондоо буцаж ам амьсгаанд үүнийг өгсөн бурхандаа буцхаж ирсэн. Өөрөөр хэлбэл хүн өөхөх үед газар дэлхий рүү нөгөө нэг биеийн шингэн харин амин амьсгал буюу одоо сүнс нь тийм ээ одоо бурхан руугаа эргэж очино гэсэн. За 1 дугаар Тесалоникийн 5-ын 23 дугаар ишлэлдэр амар амгалангийн бурхан өөрөө та нарыг бүрэн ариусгадаг. Сүнс, сэтгэл, бие гэж би хүний биеийн 3 одоо хэсгийг бол хэлсэн. Сүнс, сэтгэл, бие тань бүхлээрээ бидний эзэн Есүс Христийг ирэхэд гим зэмгүүгээр хിവэр байх болтугай гэсэн. За 3 дугаар Иохны 1-ийн 2 дугаар ишлэлдэр хайрт минь сэтгэл чинь сайн сайхан бүхэн адил бүх зүйл чинь сайн сайхан эрүүл энх байгаасаа хэмээн залбирч байна гэсэн. Тэгэхээр хүний бие сэтгэл гэдэг зүйлийг бол сүнс сэтгэл гэдэг бол зааглаж байгааг бид харж байна. Тэгэхээр хүний бие махбод бол Бурханаас бидэнд өгсөн нэгэн чухал хэсэг. За зарим итгэгчид яагаад ч юм бие махбод нүглийн их хүсрэ. Махан бие гэдэг энэ биеийг үзэн ядах, энэ биеийг амраахгүй, энэ биеийг тийм ээ одоо тордохгүй, гоо сайхан эрүүл мэнд энэ бүх зүйлийг одоо бодолцохгүйгээр энэ биенээсээ салж байвал би одоо гой амьдрын ариун сүнслэг болно гэж буруугаар боддог. Гэтэл энэ одоо буруу ойлголтыг бүр теолог болгоод бүр зан үйл болгоод ялангуяа католикийн сүмүүд дотор одоо махан биеэ зодож, тамлаж, цус мусыг гаргаж, тийм ээ одоо гимшиж бурхны өмнө өөрийгөө даруу болгоно гэдэг энэ буруу тийм зүйлүүд хүртэл гарч ирсэн. Тийм учраас Христ одоо итгэгчид бид юу гэж харах вэ гэхээр энэ бие бол Бурханаас өгсөн бидэнд өгсөн эрүүл. Энэ бие байхгүй бол бид бол байхгүй. Тийм учраас энэ биеэ бид үнэхээр хайрлаж одоо эрүүл байлгаж, гоо үзэсгэлэнтэй байлгаж, сайн сайхан байлгаж энэ биеийг амрааж, хооллож, ундаалж ингэж байх ёстой. Тэгэхээр биеийн талаар Илч Паул 1-р Коринтын 6 дугаар бүлгийн 19-с 20 дээр хэлсэн та нарын бие бол Бурханаас та нарт буй дотор чинь байдаг ариун сүнсний сүм гэж хэлсэн ба. Тэгэхээр бидний дотор орших ариун сүнсийг агуулж байдаг энэ сүм болсон биеийг бид үнэхээр тэр одоо байшин барилгыг тийм ээ одоо засаж тордож, арчилж, он удаанжил одоо хэрэглэхийн тулд одоо мейнтенанс гэж тийм ээ тэр зүйлийг хийж байхдаа адил бид энэ бие махбодыг бас эрүүл сарууд, эрүүл чирэг, гоо сайхан байлгах ёстой. Энэ биеийг Есүс Христ өөрийнхөө цусаар, өөрийнхөө биеэр
бидэнд одоо бурханд худалдаж авч өгсөн ийм үн цэнтэй юм а гэдэг зүйлийг хэлж байгаа. За биднийг бүтээж байгаа 3 одоо хэсгийг тийм ээ ойроос харъя. Эхнийх нь бол бие махбод, бидний бие махбод. За бие махбод бол бидний сүнс сэтгэл хоёрыг бол хадгалж байдаг хувцас тийм ээ одоо сав гэж ойлгож болно. Эрүүл мэндэд бид анхаарах ёстой, ариун байдалтай итгэгчид бид анхаарах ёстой. Тийм ч бид тамхи татах ч юм уу, арх уух ч юм уу, эсвэл одоо биенийхээ одоо идэрхтэн тийм ээ одоо гэмтэх янз бүрийн одоо хоол хүнс ч юм уу, эсвэл амралтгүй байдал, ажил амралтын балансаа гээх ч юм уу. Энэ бүх зүйлийг бол хоригддаг. Яагаад хоригдсон бэ гэхээр энэ бие махбод чинь бурхны өгсөн сүм шүү дээ. Тийм ч бас бие махбодоо удаан амьдарч эрүүл сарууд байж ихийг бүтээж зөв сайхан амьдраасаа гэдэг зүйлийг Библи бол заадаг. За суур 6 доктрин гэдэг Мараната видео сургалтад амьлал гэдэг хэсэг байгаа. Тэр амьлал гэдэг доктриныг та үзэх юм бол бидний бие амьдлтын үед ямар чухал одоо байр суурийг эзэлт юм бэ гэдэг талаар дэлгэрэнгүй сурч чадна. За мөн Мараната видео сургалтын бидний биед хандсан бурхны төлөвлөгөө гэдэг хичээл байдаг. За энэ хичээлийг та бүхэн бас сонсох юм бол бидний бие махбод чинь ямар чухал юм бэ гэдэг зүйлийг та ойлгох болно. За бие махбодын хувьд бол тийм байна. Сүнсний хувьд бол энэ бол бурхнаас өгөгдсөн, бурхантай шууд харилцдаг бидний гол одоо функц байгаа. Тэгэхээр энэ сүнсийг Библиэлд Есүс Христ итгэхээс өмнө бидний сүнс амьгүй байсан гэж. Өөрөөр хэлбэл бурхнаас салдсан байсан гэсэн үг. Тэрнээс бид үхсэн байсан. Үхмэл ингээд зомби маягаар явж исэн гэсэн утгатай биш. Харин бурхнаас салдсан харилцаагүй амьгүй байсан. Харин бид бурханд Есүс Христ итгэх үед бурхан аавтай эргэж холбогдох үед бид эргээд тэр харилцаатай болсон учраас бидний сүнс бол амьд болсон. Бид үүднэхэд бурхантай холбогдтой. Тийм учраас бид нөгөө сүнсээ одоо ерөн хайдаг гэдэг шиг тийм ээ бид бурхныг одоо магтах үед бурханд хамтан залбирах үед бурхантай харилцах үед тэр сүнс маань үнэхээр тэр амин сүнстэйгээ холбогдож ингэж одоо аз жаргалтай амар тайван байдалд бол байдаг. Харин тийм ээ одоо Есүс Христ итгэхээс өмнө бидний сүнслэг одоо тэр чанар маань тэр жинхэнэ бурхныхаа амин сүнстэй холбогдоогүй байсан учраас тэр холбогдохын тулд янз бүрийн өөр их суурь буруу газраас хайдаг тийм ээ янз бүрийн шашнаас янз бүрийн бөөмбөргөл янз бүрийн сүнс дуудах янз бүрийн сүнслэг зүйлсүүд ингээд хүмүүс уншаал ингээд сонирхол зан үлдэн оролцоол сүнслэг зүйлийн тухай кино үзэл тэр сүнслэг хэрэгцээгээр хангах гэдэг. Тэгтэл энэ сүнсний хэрэгцээг манд хангаж цорын ганц их үсэр бол бурхны амьд ариун сүнс бурхан өөрөө юм. Тийм учраас бурхантай Есүс Христтэй холбогдох үед тэр одоо харилцаа маань бидний сүнсний жинхэнэ хэрэгцээг бол хангаж байдаг. За сүнс бол зөвхөн хүнд байдаг зүйл байгаа. Амьтанд бол амин одоо тэр амьтны ам бол сүнсэнд нь биш харин цуснд нь байдаг гэж Лев номын 17 дугаар бүлгийн 11 дугаар эшлэлээр хэлсэн. Зөвхөн бурхан л амин амьсгал тэр сүнсээ хүнд өгсөн гэдгийг Эхлэл 2 дугаар бүлгийн одоо 7 дугаар эшлэлээр хэлсэн. Тэр ургамалд бол тэр биологийн амьдрал мэдээж биологийн амьдралын бий болдог зүйлд нь байгаа. Эдэст нь байгаа. Тэр амьтдын хувьд болохоор цуснд нь байдгаа гэж бол Библи бол тодорхой хэлсэн. За сүнс бол ойлгомжтой, бие бол ойлгомжтой болсон. Бие бол бидний эргэн тойрон байгаа хүрээлттэйгээ харьцаж амьдардаг бол сүнс бол бурхантай харилцахад бол хамгийн чухал функц гүйцэтгэж байгаа. Сэтгэлийн хувьд бол сэтгэл дотор 3 зүйл багтаж байгаа. Бидний ухаан, оюун ухаан багтаж байгаа. Бидний эмоц, тийм сэтгэл хөдлөл багтаж байгаа. Бас бидний одоо хүсэл, тийм ээ, одоо шийдвэр гаргах энэ одоо хүсэл маань бидний сэтгэл дотор багтаж байгаа. Тэгэхээр сэтгэлгээ зөвхөн эмоц гэж битээ бодор. Энэ бол оюун ухаантай, эмоцтой, энэ бол хүсэл багтаж байгаа. Амьтанд бол сэтгэл бол байгаа. Амьтанд бол бие махбод байна, сүнс бол байхгүй. Тэгэхээр сэтгэл бол байна. Тийм ч гэсэн амьтан бол баярлж өөрөх, гомдох, тийм ээ, гуйных, айх, одоо зоригтой байх гэх мэт хүслээ илэрхийлэх энэ бүх зүйл бол амьтанд бол илэрдэг. Тэгэхээр хүний бие махбод газар шоргонд шингэх боловч одоо тэр биенээсээ салсан сүнс сэтгэл бол цааш нь амьдрсаар байна гэдгийг бол Библи бол хэлсэн. За ямар ч байсан хүн мөнхөд бурхантай хамт яваачнд байхдаа бол түрүүн хэлсэн биетэйгээ байна. Хүнийг биенээс нь салгаад үхтэл болж байгаа тэр одоо завсрын үе байгаа тийм ээ. Үхээд амьлах хүртэлх завсрын үед нь хүний сүнс бол биегүй учраас дунтаа байдал байдаг юм а гэж бод. Тэгэхээр хүнийг одоо сүнс ч гэсэн хүн, сэтгэл ч гэсэн хүн, бие ч гэсэн ингээд тусдан салгаж болохгүй. Энэ гурлаа хамт байж ижил хүн болно.
Тэрнээс биш гуруулаас халдчих юм бол энэ хүн биш, энэ бол нас орсон хүн, энэ бол сүнслэгтэй байгаа хүн гэж ойлгож байна. Тийм учраас бид одоо сүнслэг болно гэд биеийн гадуурхаж дорд үзэж бие эрүүл мэнд гоо сайханд анхаарахгүй байж болохгүй. Сүнслэг байна гэдэг бол бүх талаараа өв тэгш хүмүүжих хэрэгтэй тийм ээ. Бие махбод доож, зан чанартайж, боловсрал доож өөрийнхөө тийм ээ сүнслэг амьдралдаач залбиралдаач бурхны хүндэтгэх цулаандаа явах энэ бүх зүйлдээ өв тэгшээр бид төлөвшөх ёстой. Бид бие үзэн ядчих байгаа учраас бид турах гэж байгаа юм биш. Энэ мө бүдүүн би энэ мө балиар бигээд биеийг үзэн ядж байгаа турах гэж байгаа юм биш. Харин бидээ хайртай учраас энэ бол бурхны ариун сүнсний орчих сүм учраас бид энэ сүмийг одоо мейнтенанс хийж тийм ээ эрүүл сарвал байлгаж удаан жил тийм ээ сайн сайхан байлгахын тулд бид энэ биеийг одоо арчилж байгаа ийм хэлбэр байгаа. Хүн зөвхөн сэтгэл бас биш тийм ээ. Сэтгэлээрээ эмхтэй одоо биеэр эрэхтэй байж болохгүй. Эрэхтэй сэтгэлдээ мөртлөө эмхтэй биетэй байж болохгүй гэсэн. Өөрөөр хэлбэл хүн төрөх үедээ түүний одоо биологийн идэрхт нь тийм ээ эрэхтэй хүнийх байна, эмхтэй хүнийх байна гэдгээр нь шууд тэр хүн бол тэр одоо биологийнхоо эрэхтэндээ захирагдаж эрэхтэй шигээ, эмхтэй шигээ тэр зан чанар сэтгэл санааг бол хөгжүүлэх ёстой. Мэдээж олон охтуудтай айлд нэг эрэхтэй ч юм эмхтэйлэг болцдог ч юм уу. Тэгвэл тийм ч чи эмхтэй гэж хэлж болохгүй. Тэр үед эрэхтэй төрсөн, эрэхтэй чигээрэл төлөвшөх ёстой. Олон эрэхтэй охтуудын дунд өссөн эмхтэй хүн эршүүд болдог ч юм уу. Тэр нь түүний эрэхтэй болгож байгаа юм шиг. Яг биологийн хүйс нь яг ямар байна? Тэр хүйсэндээ захирагдаж, тэр хүйсэндээ багтаж тэр одоо зан чанар амьдралаа бол авч явах ёстой байдаг. Тэгэхээр бид сүнстэй үхэгтэй тэнгэр хэлж болохгүй. Үхэгтэй бид бас бурхан болохгүй гэдгийг бас хэлсэн. Зарим шашин нас барсан хүн бол үр хүүхдээ тэнгэрээс харж байдаг тийм ээ. Одоо бурхан болцсон юм шиг боддог. Энэ бол байж болохгүй. Зарим одоо янз бүрийн ичэд witchcraft гэж байдаг. Энэ хүмүүс болохоор нас барсан хүмүүсийн сүнсийг дуудаж одоо сургаалаа айлдаач гэж хэлдэг. Тэгтэл үнэндээ тэр нас барсан хүн бол сүнс байдалтай байгаа хүн. Одоо хэдийгээр сэтгэл оюухаа мэдлэг бүхэн байгаа ч гэсэн тэр хүн бол хүний сүнслэг байгаа. Тэрнээс бол ухангуутлаа тэр хүн юр бусын бурхан болохгүй. Бүхнийг мэддэг, хаасаа үзэрэг болчдөг. Агуу үзэрх хязээж бурхан эсвэл тэнгэрлэгчсэн болохгүй гэдэг зүйлийг бид ойлгох ёстой. Тэгээд ч Библиэлд нас орсон хүний сүнсийг дуудахыг бол хоригддаг. Энэ бол хориотой үйлдэл гэж ордог. Тэгээд янз бүрийн сатаныг шүтдэг ч юм уу сүнс дууддаг энэ хүмүүс бол энэ зан үйлээр дамжуулж олон хүмүүсийг мэхэлдэг, айлгадаг. Тэгээ энэ одоо нас орсон хүний нэрийг одоо тэр мэдлэгийг ашиглаж чөтгөрүүлж гисэн ажил хийдэг гэж одоо сатанист байсан байгаад дараад нийсвэтгсэн маш олон хүмүүсийн гэрчлэлээр бас ийм зүйл байдаг. За эцэст нь хэлэхэд энэ доктриныг бид зөв ойлгох юм бол бид биеийн эрүүл мэндэд анхаарна, сэтгэлийн эрүүл мэндэд анхаарах, сүнсний эрүүл мэндэд анхаарах. За биеийн эрүүл мэндэд анхаарна гэдэг чинь эрүүл сарвал, спортлог, зөв хооллож, бүтэн нойртой байх, хэвийн жинтэй байх энэ бүх зүйлдээ итгэж бид анхаарна гэсэн. Сэтгэлийн хувьд эрүүл мэндтэй байна гэдэг нь оюун ухааны хувьд боловсралтай байх ёстой, эмоцийн сэтгэл хөдлөлийн тал дээр эрүүл байх ёстой, бодлын сахилгуудтай, сэтгэл зүйн хувьд тогтвортой байх, хүслээ зөв одоо чиглүүлдэг, суралцдаг, хэл яриа, харилцаанд анхаардаг ийм төлөвшөлт хүрэх ёстой. Сүнсний хувьд эрүүл байна гэдэг маань Бурхны үгийг судлах, хэрэгжүүлэх, залбирах, Бурхныг магтах, хүндлэх, чуулганд явах, өөрөө Христийн сайн мэдээг бусад хүргэдэг, бусдыг дагалдаж шүлддэг, өөрөөс дагалдагч байдаг, бүхий л талаар Есүс Христтэй адилхан хүн болох юмтай төлөвшдөг ийм хүн болох ёстой. Тийм учраас энэ хүний биеийн одоо хүний мөн чанар буюу хүний биеийн бүтцийн талаар бид маш чухал өнөөдрийн хичээлийг сурсан. Тийм учраас та бүхэн энэ хичээлийг дахин уншаараа үзээрэй. Тэгээд библиэчүүдийг тэмдэглэж аваад уншаад үнэхээр бие, сэтгэл, сүнс бүх талаараа эзний өмнө цэвэр тунгалаг гим зэмгүүгээр олдох юм төлөө итгэмжтэйгээр Христийг дагаж амьдраасай гэж хүсэж байна. За эзэн та бүгдийг ивэх болтугай. Түр баяртай.